видео үзүүлж байна. Санамсаргүй алдаанаас болж хийгдсэн нээлтүүд. Зарим зүйлсийн санаа хаанаас үүдэлтэй хэрхэн зохион бүтээх болсон нэлээд хачирхалтай байх нь бий. Жишээ нь чипсыг анх хэн яах гэж бодож олсон юм бол гэж та гайхаж байсан уу? Тэгвэл бидний өдөр тутамдаа ашигладаг хэд хэдэн зүйлсийг эрдэмтэд тис өөр юмар хийхээр оролдож байгаад тэр нь бүтэлгүйтэж санамсаргүйгээр гаргаж авсан байдаг юм байна. Тэдгээртэй танилццгаая. 1. Пүрш. Тэнгисийн цэргийн инженер Ричард Джонс байлдааны хөлөг онгоцны хүчийг хянах метр бүтээхээр оролдож байх үедээ пүршийг зохион бүтээжээ. Джонс таталтын ороомгууд дээр ажиллаж байхад нэг нь газар унсан байна. Газар унсан нь дайрандаа тогтолгүй ийш тийш ойсоор яжээ. Ингэж бидний мэдих пүрш үүссэн байна. 2. Пенцлин. Эрдэмтэн Сэр Александр Флеминг олон өвчнийг ангаагч шидэт юм гаргаж авахар ажиллаж байжээ. Оролдлого нь бүтлгүйтэж цаашид үргэлжлүүлэхээ болсны дараа л хайж байснаа олсон байдаг. Флеминг оролдлогоо хийж байхдаа ашиглаж байгаад хайсан хөгцтэй фетрийн аяган дэх хөгц зарим хэсгээрээ арилсныг анзаарчээ. Хөгцийг дангаар нь ургуулхад эргэн тойрны бактери устгагч хүчтэй антибиотик пенцлин дотроо агуулдаг болохыг нээсэн байна. 3. Шоколадны хилтерхийтэй жигнэмэг. Toll House-ийн компани захирал Ruth Wakefield шоколадтай жигнэмэг хийх гэж байх үед орцонд шаарддаг шоколадны хэмжээ хүрэлцэхгүй болжээ. Ингээд гэртээ байсан шоколадыг жижиглэн ботолж дотор нь хийсэн байна. Тэрээр жигнэмэг болох явцад шоколад хайлж энгийн шоколадтай жигнэмэг болно гэж бодсон ч хүсснээр нь хайлалгүй жижиг хилтерхийнүүд хэвээрүүлдэжээ. 4. Чипс. Саратога Спрингс дэх Кремон нуурын байшингийн ахлах тоглогч Жорж Кром анх зүгээр л түнш шарах гэж байгаад өнөөгийн бидний амтрахын мэддэг чипсийг бий болгожээ. Нэг өдөр шарсан төмс захиалсан үйлчлүүлэгч төмс хэтэрхий зузаан байгаад гомдлож захиалгаа буцаасан байна. Үүнд дөрвөнд хүрсэн Кром төмсөө маш нэмгэн хэрчиж чулуу шиг хатуу болж хагартлан шараад өгчээ. Хачирхалтай нь үйлчлүүлэгчид тэр нь маш их таалагдаж нэмж захиалсан гэдэг. 5. Зүрхний электрон төхөөрөмж. Цахилгааны инженер Джон Хопс биеийн дулаан алдагдал дээр судалгаа хийж байхдаа биеийн дулааныг алдагдуулахгүй тулд радио давтамж ашиглаж байв. Туршилт хийх явцдаа бие хөрснөөс үүдэн зүрх зогсоход зохиомол сэргэлтээр дахин эхлэж байгааг анзаарчээ. Үүнийг ойлгосныхаа дараа зүрхний электрон төхөөрөмжөө бүтээсэн байна. 6. Силифати резин. Дэлхийн 2 дугаар дайны үеэр Америкийн нэгдсэн улсын засгийн газарт нисэх онгоцны дугуй цэргүүдийн гутал зэрэгт ашиглагдах резин шаардлагатай байв. Ингээд General Electronic-ийн инженер Джеймс Врайт тухайн үед олдоц ихтэй байсан силикон ашиглан резин орлуулагч гаргаж авахар оролдож эхэлжээ. Туршилтын үеэр Врайт силикон тосон дээр борын хүчил нэмжээ. Үр дүнд нь хэлбэр дүрсгүй буцаж ойдог зүйл бий болсон. Өнөөдөр үүнийг ашиглах яг хэрэгцээтэй зүйл байхгүй ч зугаатай тоглоом болгон авсан. 7. Богино долгионы зух. Raytheon корпорацийн инженер Percy Spencer шинэ вакуум хоолойны радартай холбоотой судалгааны төсөл дээр ажиллаж байжээ. Тэрээр туршилтын үеэр халаасанд нь байсан чихэр хайлж байгааг анзаарсны дараа төхөөрөмжөнд эрдэнэ шиш хийхэд попкорн болж байв. Ингэж өөрт нь шинэ нээлт хийх төхөөрөмж байгааг мэдсэн байна. 8. Сахар орлуулагч. John Hopkins их сургуулийн судлаач Константин Фалберг отолиум сульфатын эрсдлийг судалж байжээ. Сонирхолтой нь тэрээр ажлынхаа явцад гараа угаахаа мартснаас уг нээлттэй хийсэн байна. Лабораторид ажиллаж байхдаа гар дээрээ тусаасны химийн бодисноос болж идэж байсан талх нь чихэрлэг амттай болсон байваа. Судлаач нэн дараа тэнтэй авч бүтээгдэхүүнээ олноор үйлдвэрлэжээ. 9. Салют. Нэр нь үл мэдэгдэх хятадын нэгэн тогооч хоол хийж байхдаа 2000 жилийн өмнө галтгоонд түгээмэл ашигладаг байсан нүүрс хөхөр шүү зэргийг санамсаргүйгээр хольжээ. Уг холцоо хулсан хоолойд жигжиж байхад яах гэж тогооч ийм юм хийснийг хинч мэдэхгүй дэлбэрсэн гэдэг. 10. Эрдэнэ шишийн ширхэг. Kellogg ах дүүс хэмээгддэг John Bonville үр тариа буцалгаж байснаа мартаад хэдэн өдрийн турш тэр чигтэн үлдээчихжээ. Гэнэт үүнийгээ санаад очиж үзтэл хөх зөссөн байсан ч бүтээгдэхүүн нь өөрөө хуурай хатуу хэлбэрт орсон байв. Тэд туршилт хийн хөгцтэй хэсгийг нь хаяад түүнээс эрдэнэ шишин ширхэг буюу хатуу хилтерхийнүүдийг гарган авчээ. 11. LSD-г эмийн шугамар гаргаж авав. Химч Альберт Хоффман Швейцарын Базель дэх лабораторид лазергийн хүчил судалж байв.
Бүтцийг нь судлах явцдаа Хоффман санаандгүй LSD-нээс залгиснаар түүхэн дэх анхны хэрэглэгч болсон юм. 12 өнгөт принтер. Canon компани нэгэн инженер халуун төмрөө балан дээрээ санамсаргүй тавьсанд хэдхэн хормын дараа доторх балан урссан байна. Үүн дээр үндэслэж өнгөт принтерийг зохиожээ. 13 рентген туяа. Эксцентрик физикч Вильхельм Рентген электрон цацрагийн хоолойны бүтцийг судалж байжээ. Лабораторийн төхөөрөмж гэрэл нэвтэрдэггүй тагтай байсан ч хоолойд гэрэл өгөхөд флюоресцент цааснууд гэрэлтэж байгааг анзаарчээ. Ийхүү өнөөгийн рентген төхөөрөмжийн санаа үссэн. 14 наадах цаас. ZM лабораторийн судлаач Спенсер Силвер маш сайн наалддаг цавуу гаргаж авахар ажиллаж байжээ. Тухайн үед түүний бүтээсэн цав нь өмнөхөөсөө ч муу болсон байна. Энэ нь ямар нэг зүйл дээр наалдагч хуулж авахд хялбар төдийгүй наалдсан зүйл дээрээ ямар ч толго үүсэхгүй байсан. Хэдэн жилийн дараа хамтран ажиллагч нь өөрийн найрал домны номны хэсгээ тэмдэглэхийн тулд жижиг цаасан дээр нөгөө цаавнаас түрхэж тэмдэглэгээгээ хийсний дараа анхны наадаг стикерийн санаа гарсан байна.